Эрт илрүүлэг, эрэмблэн ангилалт. Триаж. Триаж арга хэмжээ гэдэг нь эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ авахар ирсэн үйлчлүүлэгчдээс сүрээгийн шинж тэмдгийг шуурхай илрүүлэх, онцлох, цаашид халдвар дамжих нөхцөлийг бууруулах арга хэмжээг хэлнэ. Эрүүл мэндийн байгууллагын үүд, цахим бүртгэлийн хэсэгт хүлээн авах, яаралтай тусламж, амбулатор зэрэг үзэлхийн хэсэгт хэвтэн эмчлүүлэх хэсэгт тус арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Илрүүлгийг дараах хоёр байдлаар зохион байгуулна. Нэгдүгээрт дуугүй хөтөж ажилуулах. Хоёрдугаарт хөтөж ажилтан ажилуулах. Триаж арга хэмжээнд дараах 5 алхам бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Алхам 1. Хөтөж сувилагч. Асуумжийн хуудасаар 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг илрүүлж, тусгай үзэлгийн өрөө эсвэл цээжний рентген шинжилгээ хийлгэхээр дүрс оншилгооны тасаг руу илгээнэ. Алхам 2. Дүрс оншилгооны эмч цээжний рентген зургийг үндэслэн хэвийн бус, цэрний сорьц авах шаардлагатай тохиолдлыг уушиг дотрийн эмч рүү илгээнэ. Алхам 3. Уушиг дотрийн эмч асуумж, цээжний рентген зургийг үндэслэн цэрний сорьц авах шаардлагатай тохиолдлыг хөтөж сувилагч руу илгээн шийдвэр гаргана. Алхам 4. Хөтөж сувилагч цэрний сорьцыг гадаа цуглуулан, сорьц тээвэрлэлтийн горимыг мөрдөн лабораторид хүргэнэ. Алхам 5. Сүрээтэй онцлогдсон тохиолдлыг ажлын 5 хоногт багтаан, эрүүл мэндийн сайдын 611-р тушаалын шинээр илэрсэн сүрээг мэдээлэх хуудасаар мэдээлнэ.